За хүүхдүүд хүчний дасгал хийж болох уу гэсэн асуулт маш их гарч ирдэг. Мөн энэ өсөлт хөгжилтөнд нөлөөлөх үү? Хэрвээ спортоор хичээлвэл өсөлт нь зогсох уу? Өсөлт нь нөлөөлөх үү гэж маш их эцэгчүүд асуудаг. Спортоор хичээснээр ямар нэгэн байдлаар хүүхдийн өсөлт хөгжил нь нөлөөсөн гэсэн спортын шинжилгээ ухааны ямар нэгэн судалгаа огт байдаггүй. За хүүхэд бэртэж гэмтэхэд ер нь нөлөөлдөг 3 зүйл байгаа. Нэгдүгээрт магадгүй чанарын шаардлага хангаагүй техник төхөөрөмж хэрэгжилж байгаад гэмтдэг. За тамирчид гэмтдэг хоёр дахь шалтгаан бол ямар нэгэн багш дасгалжуулагчийн хараа хяналт байхгүйгээр бэлтгэл хийж байгаад одоо бэртэж гэмтдэг. Тэр нь магадгүй нуруу нухсанд гэмтэл учрах юм бол өсөлтөнд нөлөөлөх боломжтой. За хэрвээ видеонууд маань таалагдж байгаа бол мэдээлэл маань таалагдж байгаа бол лайк болон subscribe дарахаа мартаа. За тамирчид гэмтэх хүүхдүүд гэмтэх 3 дахь шалтгаан бол өөрийн хэмжээнд хэтрүүлж одоо жингээр одоо төмөр өргөх юм уу дасгал хийх түүнээсээ болж гэмтдэг. Өөрийнхөө жингээс одоо дааж чадах жингээс хэтрүүлэн өргөж жагаад гэмтэл авдаг. За ийм 3 шалтгаанаас болоод ер нь хүүхдүүд залуу тамирч гэмтдэг. Тэгээд түүнээс болоод өсөлт хөгжилтөнд бол нөлөөлдөг. Тэрнээс биш дасгал сургуульд хийлээгээд өсөлтөнд нөлөөлнө гэсэн зүйл байхгүй. За тэгвэл бага насны хүүхдүүд ер нь хүүхд залуучууд хүчний дасгал хийж болох уу? Бололгүй яах вэ? Харин зөв техникээр багш дасгалжуулагчийн хараа хяналтын доор мөн хэтрүүлэн хийж болохгүй. Хүүхдүүд бол өдөр болгон хүчний дасгал хийж яадаг. Хүсэж харааж тоглож байхдаа, гүүж байхдаа. Тэгэхээр энэ бол нэг шин зүйл бас биш юм аа. Хүчний дасгал хийж болно, тааруулж хийх ёстой. Насны онцлог гэж байгаа. Тэр насанд нь одоо тааруулна гэсэн үг. Тэгэхээр мэдээж дасгалжуулагч нар маань тэр насны онцлогт нь тааруулж хүчний дасгал хийлгэж болно. За энэ видеог спортоор хичээлж байгаа хүүхд залуучууд болон эцэгчүүд та бүхэн бие биендээ хуваалцаарай. Ягаад гэвэл заримдаа залуу тамирчид нөгөө эд байранда бардна гэдэг шиг магадгүй энийг би өргөж чадна, хийж чадна гэж байгаад хүнд чингээр хүчний бэлтгэл хийж гэмтчихдэг. Тэгэхээр залуу тамирчдад бол анхааруулах хэрэгтэй байдаг юм аа. Тийм учраас шеэрлээрээ хуваалцаарай. Ялангуяа спортоор хичээлж байгаа юм уу, хичээлэх гэж байгаа тамирчид болон түүний эцэгчүүдэд